За юу яцхан манайхаа. За та бүхнийхээ сонирыг мэлахаар өнөөдөр би цус тахан дүүсийн цуут нэгэн алдарт сатан буюу мистер Тихийн түүхийг ярьж өгье. За юуны өмнө би нэрээ эртхэн хэлчихье. Энэхүү дугаар дээр дотор тавгүй төлөм дүрс бичлэг их гарах тул одоо тиймэрхүү төрлийн харгас хэрцгий зураг бичлэг ярианд сэтгэл зүй тавгууддаг хүн байвал эртхэн болж гараад одоо тэр өөр сайхан гэгээлэг юмсаа үзэж сонсоорой гэж сануулъя. Тэгэд яагаад заавал ийм хэрцгий харгас зураглуудыг оруулсан бэ гэхээр та бүхэнд одоо тэр болж өнгөрсөн түүхүүдийг яг бодит үнэнгээр нь те нотолж баталж үзүүлэхийн тулд юм шүү гэдгийг бас сайн санаарай. За Мапого эвслийнхний эцэг болох Scar, Broken Nose хоёр болон тэдний 3 ах тавул анх 1995 онд хөдөлгөөнд орж 3 хөгшин арслантай эвслийг ах トゥ тавуулаа эзлээд хаан цуцгаасан. Тэднийг цаашид баруун гудамжны эрчүүд хэмээн нэрлэх болсон. Тухайн Саби сандын өмнөд даапаргийн Крүгерийн цэцэрлэг түрээлэнгийн Саби санд хэмээх газрын баруун бүсээр бол энэ эрчүүд бол хазаргалж байсан. Хэдэн жилийн дараа 1999 онд дотроо хагаралдаж хожимын Мапагочуудын аавууд болох Scar, Broken Nose хоёр том ах Макс Юниортойгоо муудалцаж 2 хуваагдсан. 3-2-ороо. Эдгээр арслангуудын нэрийг бол одоо үлдсэн 3 нь Макс Юниор, Eyebrow, Blonde гэсэн арслангууд байгаа. Одоо тэгээ манайхны 2 аав нь болох Scar, Broken Nose гэх нэртэй арслангууд байсан юм аа. Ингээ улмаар дотоодын хагаралдааны улмаас болж одоо ингээ 2 хэсэг хуваагдаад одоо хожимын манайхны эцэг болох Scar болон Broken Nose хоёр бүр өмнө зүгийг зориод Спарта хэмээх нэг 2 хөгшин арслантай эвслийг эзлээд нэгийг нь хүнээж нэг арслан одоо хөгшин арсланыг нь хөөж явуулаад тухайн бахархлыг эзлээд тэндээ эзэн сууж ийш тийш халдах хөдөлгөөн хийлгүй эвсэл дээрээ суурин амьдрах болсон. Ингээд тэднийг цаашид Спарта бахархал гэх болсон юм аа. Тэгээд 2001 онд одоо хожимын цуутай хаадууд болох манай 5 төрцгөөсөн ах トゥ нар насны зөрүүгүү тэд нар бүгдээрээ 1 онд тэгээ нэг хэдхэн өдрийн зайтай төрцгөөсөн байдаг. Тэгээд мөн 1998 онд одоо баруун гудамжны эрчүүд одоо манай одоо Scar, Broken Nose хоёр нөгөө хуучин ах нартайгаа тавуула байх үед нь одоо 98 онд гэсэн үг баруун гудамжиндаа байх үед нь Макулу гэдэг одоо Макс Юниор том ахын хүү болон Макулу одоо төрчихсөн байсан үе. Энийг сайн санаад байгаарай. За ингээд хоног хугацаа өнгөрч манай гол дүрийн ах トゥ усийн баатарлаг дайчин 2 эцэг гадны дайралт товтлогоноос нутаг дэвсгээр одоо үр зулцаг бахархлаа бол үргэлж одоо хамгаалж байхад одоо баруун гудмын үлдсэн 3 ах нь гадны дайралтад өртөж одоо хөнөөлгөөд бахархланд харж одоо сорогт Broken Nose хоёрын том ах Макс Юниорын хүү Макулу яван явсаар тэндээс үргэлж дайжиж тэнд яван явсаар манай нөгөө Scar, Broken Nose хоёрын нутагт орж ирэхэд одоо нөгөө ахыгын хүүг төрөхт нь хамт байсан тул одоо сорогт Broken Nose хоёр таниад бахархалтаа хүлээн авч цаашид одоо хамтаа амьдэрдэг. Ингээд 5 бяцхан үеиг дүү нартайгаа Макулу одоо дотоонсч бие биендээ одоо дассан байдаг юм аа. За мистер Тим маань бол нэг ихийн ихэр дүүтэй. Тэр нь бол Кинки тайл гэж нэрлэдэг юм. Тэр хоёр бол бүр хар багаас үргэлж хамт тоглож одоо алхам тутамдаа одоо байнгын одоо хамт байсан хоёр. Харин одоо Раста Deadlock гэдэг хоёр нь бол бас ихэр. Харин нэг сондгой нь бол одоо Pretty Boy гэдэг одоо Макулутай бол хамгийн дотн хожим нь бол одоо хамгийн дотн болсон тийм нэг хаан байгаа. Ингээд одоо жил сарж өнгөрж энэ үе ч нөгөө Макулу ч 4-5 нас хүрчихэж байгаа. Энэ үед одоо яагаад одоо тэр Макулуг хөөж явуулахгүй байгаад юм бэ гэхээр энэ Scar, Broken Nose хоёр ч юм бол хөөсөн хэд идүүдээ хөөсөн. Тэгээд яг хавта ганцаараа Макулу ч одоо ямар ч амжилт болохгүй хэсэг явж байгаа л эргээ үрээд ирдэг. Тэгээд дахиад хөөн хэсэг явж байгаа л хүрээд ирдэг. Сүүлдээ тэгээд бүр эвлэрээд одоо тэгээд бүр хөөс дуухаж байгаад одоо хамт амьдэрдэг болсон байгаа.
Энэ Мистер Т гэдэг одоо нэрний учир нь юу юм болоо гэж хүмүүс их асууад байт юм лээ. Одоо энийг тайлбарлаад үгүй. Ноёнти одоо Мистер Т гэдгийн учир нь бол нөгөө нэг Америкийн нэг хуурамч зодоо хийгээл нэг ойжж унд тусаал байдаг. Одоо тэрний нэг тийм зодооны нэг алдартай жүжигчин Лауренс Траут хэмээх нэг Америкийн жүжигчин бүх боксчин одоо тэр залуугийн үсний засалтаас нь санаа авч нэрлсэн байт юм лээ. Тэр нь болохоор 1982 онд бүр нэг алдартай нөгөө Рокки гэдэг киноны 3 дугаар ангид нь бүр дөрөвдөж байсан мундаг хүн байт юм лээ. Одоо та бүхэн хараад байгаа яг адилхан байна. За манай Мистер Т бол одоо тэгээ хоёр эцгийн бол хамгийн хайртай хүүн бөгөөд түүнд одоо онцгойлын сайн ханддаг байсан. Бусдаас нь одоо олзоо төрүүлж хоёр хаан арслан дээжийг нь иддэг байхад Мистер Т маань тэр хоёртойгоо зэрэгцээд хамт зоогддог байсан. Тэгээ бусдаас бол онцгой эрэхтэй сэргэлэн цовоо гэж бол жигтэйхэн зоримог зоригтой онцгой гүйг байсан гэдгийг. Хоёрын эцэг бол нутаг дэвсгэр бахархлыг бол маш сайн хамгаалсан. Гадны товтолгон гариг ус тэдэр бол огт гүйгүүдээ алдаагүй. Тэгээ эхнэр нь ч одоо эхүүд нь ч гэсэн хоол ундаар хүртэл таслаагүй тул одоо гүйгүүд одоо маш сайн боожж тамир тэнхийг сууж бусад одоо бахархлын гүйгүүдээс бол хав илүү хурдцтайгаар хөгжиж өсөж дэрүү сар бол өссөн. Тэгээд бас би нэг юм дундуур нь гэлц хэлчих. Би өөрөө шууд нөгөө текстгүй шууд уншаа явчихдаг болохоор зарим зүйлийг ингэж давтаж бол ингэж нэмж хэлээд иж магадгүй тэрийг бас ойлгоорой. За ингээд он цаг жил сар өнгөрсөөр одоо 2004 онд 3 нас одоо хагастай талтай гэх юм уу да 4 нас руу дөхөж яваад 4 нас руу хүрэхийнхаа өмнөх бол цөмөрөө бахархлаас 2 авдаа бол байгалийн жамаар хөөгдсөн. Мөн тэд нарын авгах болох одоо макул үеинуудад хамт хөөгддөг байгаа. Ингээд зургуулаа зэрэг хөөгдсөн ирчүүд зарим бусад бахархлын эрг үегүүд салж явцгаагаад идэх шиг бол салж явцгаагаагүй бөөнөрөө явцгаасан. Мөн өөрсдөөс нь 3 насаар ах макулуугийн удирдлагад ороод бадарчин нүүдэлчин замыг сонгоцоож явцгаасан. За хоёр хөгшөө эцэг мөн тэднийг явсны яг нэг жилийн дараа бол хоёул гадны дайралтад өртөөд үхцгээсэ. За тэд бол одоо хэдий үхсэн ч гэсэн хожим нь өмнөд Африкийн Крүүгрийн цэцэрлэг төрөлнг одоо дэлхийн нийтэд таниулсан алдар цуутай хаан арслангуудыг одоо маш сайн өсгөн бойж эр биеинд хүргэснийх нь тэрхүү хоёр хаан арслангийн ач тус юм аа гэж одоо бичсгээсэн байдаг. Ингэж одоо мөнх 6 маань одоо бадаршил нүүдэлж явахдаа замдаа бол олон том одоо амьтад дээр одоо тулааны бэлтгэлийг бол замдаа таарсан бүхнийг нь одоо үгүй гээл явсан. Тэдний одоо хамгийн дуртай хоол бол од сүхрийн мах байсан. Агнуурын энд макуло өдөрдөж гүйцэтгэдэг байсан бол сүүлдээ нөгөө Мистер Т, Кинки Тайл хоёр ч хамгийн одоо аюултай дайрчин хоёр нь болохоор тулаан одоо агнуур аллага зэргийг бол дандаа голлож гүйцэтгэх болсон. Хамгийн зөрөгтэй, хамгийн дайчин хоёр нь байсан. Ер нь амьтан нэг хөнөөхийг харахад ер нь жоохон хэцүү шттэ. Өөрөдөө одоо хачин юм болдог. Одоо энэ зураг бичлэгийг нь одоо баг оруулъя. За ингээд одоо 2006 онд анхны эзлэн дүрм биелэлээ эхэлж одоо хоёр хөгшин арслантай бахархлыг тоож өглөө өдөж хоргоосоор хагаад нэг өдөр одоо довтлогоо үлдэж хоёр хааныг нь бол торох зөвлгөө хөнөөгөөд бахархал дээр нь ирэнгүүтээ шууд 6 нялхгүйг одоо эрэмгүй байсан одоо 6 гүйгийг нь Мистер Т, Кинкитэд бүгдийг хөнөөгөөд дээрээс нь махыг нь идээд аимшигтай хэрцгий үйлдэлийг одоо хүмүүст анхааруулсан байдаг. Энэ одоо балмад явдлыг нь одоо харсан нутгийн иргэд арслан судлаач нар бол нутгийн иргэд нь одоо Мистер Тд бол Сатан гэж нэр өгөөд Кинки Тайлд нь бол Шака гэдэг нэрийг бол өгсөн. Одоо нутгийн иргэдийнх нь нэршил. Тэгээ ингээд зогсохгүй ийм ядбархаа эзлээд явчих болдгийм байна гэсэн санааг аваад Саби сандыг бол хөндлөн гол туучих замдаа гарсан. Одоо бүхий л эмслийг бол хүйс тэмдэрч явсаар 2007 онд Стикс бахархлын хоёр хааныг нь хөнөөгөөд тэд хөнөөгөө зогсохгүй. Хөнөөхөд дараа нь бол одоо зогсоох хүч огт байгаагүй. Залуухан дээрээс нь одоо 6-гийн зургуулаа хэд давуу хүчтэй эр биерэн тэгширч гисэн тийм аймаа хаад болчихсон байсан.
Стикс бахархлыг хүүс тэмтрээд мистер Ти чи мөн л нөгөө гүйгүүдийг нь хөнөөж идэж эхлээд одоо анхудаа маш өнөөж хэлсний дараа анхудаа нэг маш амар дайчин хоёр эрсэлэнтэй тулалдсан байдаг. Тэр хоёр бол хоёр ихтэй тулдаж байгаад нь хоёр охин нэг эр тэгээ 3 гүйийг зүгтаж амьдсан. Одоо хожим арслангуудын ханхуу гэдэг байсан. Стикс ханхуу байсан юм аа. Ингээд хоёр эрсэлэнтэй хэсэг зодтолдож байхад одоо хоёр эрсэлэн өөрсдийн амийг үл тоон тулалцаар мистер Ти Кинки Тайл хоёрт одоо алуулж дуустдаг байгаа. Саби Санди яг төв голоор нь маш одоо том гол урсдаг. Тэрхүү голын өмнөд хэсэгт одоо лондолозри хэмээн нэрлэдэг одоо газар бий. Тэнд бол одоо хамгийн ашигтай хоол хүнсний их ундраг газар байдаг. Тэнд одоо мапогочууд амьдарч одоо орших болсон энэ хугацаанд нийт 11 том жижиг бахархлыг эзэлж хаан сууцгааж байгаад 2008 онд мистер Ти Макул өдөртөгч хоёрын дунд өдөртөгчийн төлөөх тэмцэл өрнөж 3 том тулаан болсон. Одоо мистер Ти Кинки Тайл хоёр бол нэг тал болж одоо Макулу Pretty Boy Раста нэг тал болоод одоо Deadlocks бол одоо дундыг барьж хоорондын зөрчилдөөнд нь оролцоогүй байсан. Ингээд шийдвэрлэх тулаанд ноёнти ялагдаж хөлөндөө одоо хүн шарахтаа Макулугийн удирдлага доор одоо цааш амьдарч чадахгүй хэмээгээд тэрхүү нутгаасаа зүүн зүгийг чиглэн явхад түүний ихэр дүү Кинки Тайл маань ахыгаа дагаж одоо мөн хамт явсан байгаа. Ингээд анхны одоо хуваагдал нэхэлсэн юм аа. За тэгээд яг одоо манай нөгөө цөстэй хоёр чи явсаар одоо Мапогогийн эвсэл байснаас одоо зүүн зүгийг чиглэж явсаар одоо нэг хоёр хөгшин хаантаа одоо цаалаа бахархал гээд байсан. Тэрийг бол очингуудаа эзлээд нэгийг нь хөнөөгөө нэгийг нь хөөж явуулснаар өөрсдийн нэг жижигхэн цомхон бахархалтай болж одоо хэсэгтэй инх тунх Макул ахыгаа бахархалтай зүүн талд нь хаяа залгаа амьдарч эхэлсэн. Ингээд нэг 2 жил болоход одоо гадны товтлогоноос өөрсдийн бахархал нутаг дэвсгэрийг бол маш амжилттай хамгаалж байсан. Тэгсэн нөгөө Гухума Стикс гэх нэг 2-4 настай 2 залуу арслантай тулдаж одоо ойролцоо тулаан үзүүлж нэгийг нь хөнөөж нөгөөхийг нь дийлээгүй амьд үлдээсэн. Одоо тэрнээс бусдаар бол өөр гориглогч тийм газар нутаг гориглогч эзэлхий хийх гэж ирсэн тийм залуу арслан ер нь элдв бусын арслангуудыг бол ер нь цөмийг нь хядаж дуусгасан. Тэр авийнхыг бол ер нь бүгдийг нь алж идэ дуусгасан байдаг. Тэгээ одоо хэрцгий боломдаараа алдартай хоёр ч одоо гүйэг тэр ээрээ эм хөгшин залуу ер аль нь ч одоо ялгаа авахгүй өнөөгөө л идэ ичдэг. Энэ хоёрын гараас бол нэг л одоо залуу арслан амьд гараадсэн нөгөө ханхүү Стикс гэдэг одоо арслан байгаа. Тэр ч одоо яг зодолтонгууд одоо хүчтэй, бяртай, тамиртай. Тэгээ дээрээс нь цуцахгүй. Тэгээ хөөгд хоёулаа бариад авах ихээр гүйцэгдэхгүй. Тийм болохоор нөгөө бүрэн хайчдаг нөгөөгийгөө. Тэгээ нутаг дээр нөгөөх нь байж л байдаг. Тэгээ эмс эслэнгүүдтэй нөгөөх нь нөхцөж одоо халдан товтлогоо энэ төр бол үйлдэл байхгүй тул тэгээ зөнгөөр нь орхисон байдаг. Хаяа нэг таарахаараа Стикс нь өөрөө тэр хоёрын бараанаар холдоод яваад өгдөг байсан. Ингээ нэг юм эвлэрээд амьдарч явахад за ингээд нөгөө 2010 онд бүр зүүн бүсээс газар нутгуудыг эзэгнсээр бусад эвсэл бахархлуудыг эзэлсээр ирсэн 5 залуу Мажинглан ирсэн. Тэдний зүүн хаяанд одоо тулан ирсэн. Энэ үед манай хоёр бол хөрш аюултай ирж гисэн байгааг бол мэдсэн. Тийм учраас үргэлж эргүүл мананда хаант явдаг болж эхлэхэд нэгэн өглөө одоо Мажингланы ирсэн. Одоо тэдэн дундаас хамгийн бага нь тэдний нутаг одоо мистер Ти Кинки Тайл хоёрын нутаг дэвсгэрт нь орж ирж гисэн өөр хэвдэж байхыг нь хараад одоо нөгөө цустай аллагын машин алуурчдын хоёр ч ахан дүүс ч одоо түүнийг хараад өстой бомбаяр болоод авах гэж очино. Тэгээ хөөгөөд гүйцэж одоо олон цаг одоо бүр цуцатлаа одоо ноцолцсны эцэс нэг юм хөнөөж чаддаг ч одоо Кинки Тайл маань урд хөлөндөө бас нэг тодорхой хэмжээний шарх авчдаг байгаа. These two males are dominant males. They kill it. They're going to kill it. За ингээд Мажингланы нөгөө 4 үлдсэн ах нь нэг эргүүлд явсан нэг нь ирээгүйг мэдээ эргүүлд явсан нэг нь ирээгүйгээ
аливаа нэг аюул тохиолоо гэж мэдээд шууд энэ мистер Т Кинки Тайл хоёрын нутаг руу орж ирдэг байгаа. Тэгээд орж ирээд яг нутгийнхаа залгаа мистер Т-гийн нутаг дээр дүүгийнхаа одоо өгсөн сэгийг одоо үзээд шууд тэдний нутагт үлдээд нөгөө хоёрыг эргүүлээ хийх цагийг нь хүлээгээд отоод байж идэг байгаа. Ингээд орж ирсэн нөгөө Мажанглааны дөрөв чинь яг тэр хоёрын эргүүлээ хийдэг газрыг нь бол өмнө нь бол нэг бусуудаа орж ирж харцгааж ийсэн. Харин нөгөө хоёр мистер Т Кинки Тайл хоёр нь бол за нэгийг нь хөнөөчихсөн одоо эднэр дахиж ойртож чадахгүй байх. Одоо том сануулга өгсөн ухааны юм бодчихсон байсан чинь нөгөө дөрөв нь ороод ирчихсэн. Аль зур орой болонгууд нь ороод ирчихсэн, нуугдчихсан, нутагт нь нуугдчихсан. Яг лээж явдаг машин замынх нь нэг талд нь хоёр нь орчихсон. Нөгөө замын нэг талд нь хоёр нь тэрсэн дунд нуугдчихсан. Нөгөө талд нь мөн хэсэг зайтай газар бас нуугдчихсан хүлээж ийсэн байна. Тэгээд хоорондоо нэг 3-аас 4 км-ийн зайтай газар одоо төрүүлээд Кинки Тайл нь алхаад хойно нь мистер Т-ийн хянаад алхаад явж байгаа. Одоо эхлээд шууд Кинки Тайлын өмнө тэр чинь харанхуй шөнийн үйл явдал болоо явчихж байгаа. Шөнө эхлээд Кинки Тайлын өмнө хоёр Мажанглан гараад ирсэн чинь Кинки Тайл болохоор одоо нэг харийн нутгийн хаадууд ороод ирэхээр нууралсандаа газар нутгаас хөөх гээд дайрсан. Нөгөө хоёр хэсэг зүхтааж ангуудаа эргэж хараад шууд зодолдоод эхэлсэн. Гэтэл яг эргээ зүхтаах гэтэл хойноос нь яг зүхтах замыг нь хашингуудаа хоёр Мажанглааны эрс гарч ирэнгүүтээ Кинки Тайлыг өстө дундаа хийж байгаа. За ингээд одоо нэгэнт баригдсан дээрээс нь урд хөлөндөө шархадсан Кинки Тайлыг бол дөрвөн талаас нь жинхэнэ сэгсчиж эхэлтгэхэд Кинки Тайл бол тэр дороос нь одоо хайртай ахыгаа бол хэдэнтэй дуудаж аврал ирээ хүрхэрэхэд одоо мистер Т тэр нэлээд цаанаас амганд л одоо хар хурдаараа даггүй ирэхэд бол дүүг нь өстө жинхэнэ дөрүүлээ дундаа хийчихсэн сэгсчиж үйдэг. Тэгээ мистер Т наанаас нь даггүй чижоод яг хамгийн захт нь байгаа нэгийг нь амлаад дуушгуудаа хазаад зодолдоод эхэлсэн. Харин тэгсэн чинь нөгөө нэг Кинки Тайлыг урж исэн дөрвөөс чинь нэгэн зодолдоод одоо 3 үлдлээгээд дахиж нэг нь суугарч гарч ирэнгүүтээ мистер Т рүү дайраад тэгээ хоёулантай зодолдож байгаад нэгэн одоо дийлэхгүй болоод эхлэнгүүтээ мистер Т маань ухраад цогтдог байгаа. Гэтэл нөгөө Кинки Тайлыг урж исэн зууцсан байсан үлдсэн хоёр нь дахиж нэмэгдээд дөрүүлээ болонгуудаа мистер Т-г бүр хол хөөж явуулаад дахиж эргэж ирэнгүүтээ Кинки Тайлыг нэмж урж эхэлдэг байгаа. Ингээд цавь сугнаас нь урж эхэлж шууд амьдаар нь идсээр байгаад биенийхээ ихэнх хэсгийг идээд тэгэж одоо амьдаар нь махалж идэж алдаг байгаа. Яг энэхүү одоо аим шиг зураглалыг харсан зураглаач одоо арслан суллаач нар бол бүгд одоо шоконд орсон. Тэгээ өөрсдөө хоёулаа өглөө нь одоо дүүгийнхаа одоо эдний баг дүүгийн алсныхаа шанг бол одоо ингэж аимшигтай аван чинээ бол бодоагүйсэн. Тэгээд одоо мистер Т бол тэр чигээрээ тэгээд зүхтагаад шүнжэнгөө дүүгээ дуудаж гуниглаж хөрхөрч хоноод тэгээ өглөө яг нар тусаад гэрэлгийгээ ороод ирэхийн цагт харахад бол Кинки Тайл байсан тэр өчигдөрхөн байсан тэр агуу хаанаас нь хөлийнх нь тавг одоо дэлнийхээ хар савг хоёр л үлдчихсэн. Тийм нэг бяцхан одоо жакал гэх юм уу үнэг одоо 100-га явж байгаа тийм нэг гүнигтэй төгсгөл харагддаг. Тэгээд шүнжэнгөө мистер Т чинь дүүгээ дуудаж гуниглаж хоноод шууд маргааш өглөө нь одоо хуучны Мапого ах дүү нарынхаа нутаг руу шууд явдаг байгаа. Харин Мажанглааны эрс шууд өөрөө одоо энэ мистер Т-гийн бахархал байгаа бүс рүү шууд дөрүүлээ очиод гүйгүүдийг нь одоо гүйгүүдийг нь хүнээгээд одоо ингээ мистер Т-гийн бахархал дуустдаг байгаа. Тэгээ мистер Т чи явсаар шууд ах нартай одоо ах нар дүүнер дээрээ хууч ид дээр хүрээд ирсэн. Тэд нар ч яг 2-3 жил уулзаагүй хамт байгаагүй ч гэсэн өчигдөр салсан юм шиг л дотн хүлээж авсан. Гэхдээ тэр чи 2-3 жилийн зайтай байгаа ч гэсэн хоорондоо бол нөгөө эргүүл манай хийж явахдаа бол ойрхон таарад байсан үе байгаа. За ингээд мистер Т эргэж очиод бүгдээрээ Мапагочууд нийлээд эргээд нэг нь өгсөн. Одоо ингээд эргээд тавлаа болдог. Тэнгүүдээ мистер Т одоо ах нар дүүнэртэй хэлээд одоо Кинки Тайлын өшөөг авахаар
2 хоногийн дараа эргэж ирдэг байгаа. Зааны газар Elephant Zorg хэмээх нэртэй газар байдаг. Тэр газартаа одоо эргэж ирдэг, тавуулаа болоод эргэж ирдэг байгаа. Эргэж ирэхдээ бол шууд шөнөөр ирдэг. Явсаар одоо шөнийн үед ирдэг. Эренгүүтээ шууд бүгдээ Мистер Т нөгөө хэдийг тулаан дуудаж хүрхэрж эхлэхэд нөгөө дөрвөөс өмнөөс нь тосч ирэн хоорондоо хальт толгилцоод зодон болдог. Тэр зодон дээр одоо 5 эсрэг 4-ийн зодон дээр Мапаго шуудаас Раста хөлөндөө хүн шархаддаг бол Мажинглоны дөрөв бол ерөн бэртэл гэмтэл баг мөртлөө тулааныг зогсон ухалцгааж өөрсдөө эзэмшдэг. Мистер Т-ийн хаяа залгаа нутагтаа эргээд орж ирдэг. Энэ үед Мапаго шууд мөн тэдний залгаа очиж тулдахыг хүсэж бивээсээ одоо юу гэх юм те хүний хэлээр бол Мажингланчууд нь манай гэр одоо нутаг руу ороод ирэх маркаар нөгөө хэсэг нь бол одоо хүрхэрж байгаа наанаас одоо гараад ирчих тийм үү. Тийм маркаар хүрхэрчээр одоо шүнжин 9 арслан тэр хэсэгт одоо 1 км эртэл газар штэ. Километр 2 км эртэл газар хүрхрэлдэж хэрэлцээр өглөөний нарнаар Мапагогийн эрс одоо наа чи ирэх юм байна гэж бодсноо нутаг руугаа бүгдээрээ буцахаар шийдэхэд Мистер Т маань одоо гүйгүүдийг нь алчихсан. Эндээ ганцаараа үлдэх юм бол маш аюултай өнөө маргаашгүй өгөх тул хэдэ ах дүү нарыгаа дагаад одоо Мапагогийн Лондоло зүрий руу буцаад явдаг байгаа. Ингээд эргэж одоо Мистер Т чинь ах дүү нартайгаа эргэж нэгдээд Мапаго бүлэгтэйгээ байхдаа хэсэг хугацааны дараа эргээд мань Мистер Т сатаны чинь солиорлон дахиад эхэлдэг. Нөгөө дөрвөн хааныхаа үр төлөөд болох одоо эрг гүйгүүдийг нь тоглоомоор шоглосоор байгаа бүгдийг нь алж хөнөөгөө дуусгацдаг. Харин эм гүйгүүдийг нь алалгүй орхидог байгаа. Ерөнхийдөө бол өдөртөгч нь бол эргээд гэж ерөнхий өдөртөгч нь Мистер Т болоод Макулу ерөн байр сууриа тавиад өгдөг. Мистер Т нэгдүгээр өдөртөгч нь болдог байгаа. Ингээд 2011 онд Раста нөгөө Мажингланы дөрвийн 2 арсланд нэргүүлээж явахдаа бас алуулаад Дедлоксон хулгай анжтад хөнөөлгснөөр цууд одоо нөгөө алдартай Мапагочуудын чинь 3 нь ингээд өгчөж байгаа. Тэгээ одоо гуруулаа болж үлдсэн. За тэгээд Мажингланчууд дайрахгүй нэг хэсэгтээ овоо намжин байж байгаад 2012 онд золгоод байж байтлаа одоо Саби сандын зүүн урд хэсгээс нь гаралтай 5 силатын эрс бадарчилж явахдаа одоо багдуугээ ганц 2 жилийн өмнө Мажингланы 3-т алуулж зугтсан ч одоо тухайн бүс нутгийн ойролцоо бадарчилж явсаар 5 насыг хүрцгээж эд биер хүч чадал бүрэн жигдэрсэн 4 силатын эрс Мапагогийн нөгөө манай 3-ыг тоочглож энэ 3-ыг ирээ эзлэе гэж тоочглож эхэлсэн. Өмнө нь 2-3 удаа одоо тулдахдаа силатичууд хэд цохилцоод зүхтаж байсан ч одоо 3 дахь тулаа маш том болж Макулу хөөхөнхөө хоёрыг одоо маш хүнд шархтуулдагч одоо Мистер Т сайн тулдаж тэр хоёрыг хамгаалж тулдаад байсан тул ялж чадалгүй буцдаг. Тэгээд арслан өөрөө дээр маш их өс сандаг тийм өсийг маш их зууж явдаг амьтанд бол силатын эрчүүдийн гол зорилго нь бол одоо нөгөө баг дүүгийнхаа дүүг нь хөнөөсөн Мажингланыхнаас өчөөгөө авах зорилготой. Тэрний өмнө бол энэ Мапагогийн 3-ыг унгаагаад өөрсдөө эзэмшил бүс нутагтай болохыг зорьсон байгаамаа. Ингээд одоо Макулу Претибой хоёрын шархнуудаа гүйцэж чанаагүй яг нэг 7 хоногийн дараа нөгөө силатын эрс одоо гүйцэн гэсэн шиг дахин одоо тулаанд дуудаж орж ирдэг байгаа. Өмнөөс нь мөн манай Мапагогийн 3 эрс шөндөө тэднийг тосон хайж явсаар яг өглөөгөр тэднийг олж бутны цаана одоо дөрвөл отож хөвтөж байгааг нь Мистер Т төрүүлж хараад одоо айлгах санаатай тэдэн лөө дайран ороход харин Макулу Претибой хоёр тэднээс айж Мистер Т-г орхин зүгтэж оддог байгаа. Яг ингээд 4 залуу арслантай болоо Мистер Т бол өстө сайн тулдаг. Тэд ч одоо Мистер Т-г алах гэж ээлжилж дайраад, зэрэгч дайраад яг
амийг нь бол тасалж чадахгүй байсан тул 4 цаг гэртээ ноцолдоод одоо түүнийг өвхлийн шарх авсан. Цаашид одоо амьд гарах боломжгүйг нь мэдэх тул Мапого эвслийн гол сүм рүү довтлоо ороход Макулу Прети бой хоёр Мистер Дэг одоо үхснийг нь мэдэн цааш одоо зүгтсэн одсноор цус таханд үсийн цуут бахархлын замналан төгсдөг байгаа. Мистер Т Селати ирчүүдтэй эр зөрөгтэй ширтэй жинхэнэ алуурчдын дэд алуурчин явсан гэдгийг батлах шиг тулдаад тэднийг алж чадахгүй орхин явсных нь хэсэг хугацааны дараа өгдөг байгаа. Ингээд Мистер Т-ийн газар нутаг Мапого эвслийн газар нутаг тэр аяараа одоо Селати ирчүүдийн гарт бүрэн орж Селати болон Мажингланы дөрвийн эсрэг 4 дайн ингэж цаашид үргэлжлэн явсан юм аа. За тэгээд Арслангийн тэр аимшигтай алаан эдаан цуснууж дүүрэн там шиг амьдрал тэр олон мянган арслангуудаас одоо хэрцгий зан авир зориг зүрхээрээ өрмөц төрхөөрөө тайчин чанараараа адал явдалт амьдралаараа дэлхийн хамгийн алдартай арслангуудын игнэнд бол Мистер Т буюу Сатан зайлшгүй зөрөглөх байр суурийг эзэлдэг цуутай арслан хэмээж арслан судлаач нар дуу нэгтээ хэлдэг байгаа. Тэгээд нутгийн иргэдийн яриагаар бол Сатан буюу Мистер Т, Шака буюу Кинки Тайл хоёртой бол нутгийн иргэд бид бол хамгийн их хайртай байсан гэж дараа нь ярилцлага өгцгөөсөн байна лээ. За дуусгая.